Орой минь эрхэм хүндэт бизнес эрхлэгчтэй. Орой минь намайг Зарина Азираман гэдэг өнөөдрийн вебинарыг би хөтөлж явуулна. За би түншүүдийг дистрибьюторуудыг сургах албаны менежер. За өнөөдөр бид нэр маш их сонирхолтой шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. За Artistry Lab сурвалжийг Illuminary System гэдэг одоо бүтээгдэхүүнүүдийг танилцуулах чинь арсны өнгийг сэргээх, гэрэлтүүлэх ийм сайхан бүтээгдэхүүн байна. За хэдүүлээ вебинарынхаа дүрмээ ямар ч хэлсэн тодорхойлъё. Идэвхтэй байгаарай, чатад бичээрэй, бодол саналаа хуваалцаарай. Асуулт байвал бас асуугаарай. Ингэж өнөөдрийн уулзалт, өнөөдрийн вебинар маань илүү амьд, сонирхолтой хүн болоод ашиг тустай байх юм аа. За энэ бол суралцах орчин учраас тэнэг асуулт асууж магадгүйгээд айх хэрэггүй. Бүх асуултад манай эксперт маань хариулж өгөх боломжтой. За хэрв ямар нэгэн техникийн асуудал гарах юм бол за гарч хэрэггүй шүү. За жоохон одоо хүлээгээд үз. Бүр болохгүй бол гараад буцаад ороод үзээрэй. За энэ нь туслахгүй байх юм бол магадгүй интернетийн асуудал байж магадгүй. Интернетийн асуудал бол жоохон хүлээгээд интернет хэвийн одоо болонгууд таны одоо техник асуудал шийдэгдэх ёстой байна. За ямар ч байсан бид нарт энэ вебинарын дараа бас холбогдох материалуудыг та нарт хүргэх учраас санаа зовлохгүй байгаа шүү. За эрхэм түншүүдээ та нар одоо энэ бүтээгдэхүүнийг хараад юу гэж бодож байна? За Illuminary System гэдэг бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энэ ямар бүтээгдэхүүн гэж бодож байна? Өнөөдөр юуны талаар ярих юм шиг санагдчихэ. За чатад бас юу гэж бодож байна? Бас өөрсдийнхөө бодлыг бичээрэй. За вебинарын бичлэг байх уу, хаана ах үг асуусан байна. За бичлэгийг бид нар 10 дугаар сарын 30-нд шуудангаар явуулна. CRM одоо мессежээр явуулнаа. За бичиж арсыг гэрэлтүүлэх, туяаруулах. За арсыг одоо сайхан гэрэлтүүлнэ гэж ütсэн байд. Гайхалтай. За маш сайн байна. Та нар яг ийм тодорхой зөв хариулж байна. Өнөөдөр бид нэр энэ талаар нэлээд дэлгэрэнгүй ярина. Тий арсыг одоо тижээх, гэрэлтүүлэх. За маш сайхан идэвхтэй бичиж байгаад баярлалаа. За тэгвэл өнөөдрийн вебинар дээр юу яригдах талаар би бас танилцуулъя. За тэгэхээр өнөөдөр та бидний вебинарын төлөвлөгөө энэ чинь харагдаж байна. За ер нь арсыг гэрэлтүүлэн цайруулна гэдэг сэдв нь яагаад ийм одоо ийм ач холбогдолтой сэдв болоод байна вэ гэдэг ярина. За Illuminary System нь яаж ажилладаг, ямар байдлаар үр нөлөөгөө үзүүлдэг, Artistry брендийн бусад бүтээгдэхүүнүүдтэй яаж одоо хосолж ажиллах уу? За бас одоо бүтээгдэхүүний хэрэглээд одоо туршаад үзэхэд ямар үр дүнгууд гарсан гэдэг талаар бид нар ярилцах байгаа. За тэгээд вебинарын төгсгөлд болохоор Illuminary System бүтээгдэхүүнүүдийг хинт санал болгох уу? Таны одоо зорилттой бүлэг хүмүүс хэн байх вэ? Яаж санал болгох уу гэд би бас ярих байгаа. Энэ нь мэдээж хэрэг одоо бүтээгдэхүүнээ одоо бусдад одоо танилцуулж бизнесээ дэмжихэд бас тус болох болов уу гэж бодож байна. За асуулттай холбоотойгоор хэлэхэд та нар маань асуултуудаа чатад бичиж болно. За ер нь бол асуулт хариулт гэх тусгай хэсэг байна. За манай эксперт Мэрвэрт бас брэнд менежер маань асуултуудад хариулаад явах байгаа. За вебинарын явцад бас вебинарын төгсгөлд асуултуудад хариулнаа. За тэгэхээр ямар ч байсан албан ёсоор зочдоо танилцуулъя. Өнөөдөр надтай энэ вебинарыг хөтөлж явах хүмүүсийг танилцуулъя. За намайг Зарина гэдэг. Мэрвэр Таяр болохоор Anbe Central Asia-гийн гоо сайхны бүтээгдэхүүн арьс арчилгааны брэнд менежер. За Жанара Сейд Казино болохоор арьс гоо зүү эмч Artistry брендийн би дас эксперт байгаа. За би одоо Мэрвэртэд үг хэлэх боломж олгоё. За баярлалаа. За би та нар сонсогдож байна уу? Хэлээд өгөөрэй. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бид нэр
мэдээж хэрэг юун төрөнд өөрсдөө баяр хүргэмээр нь ягаад гэх юм бол сайхан шинэ бүтээгдэхүүнүүд бий болж байна. Түн утгагүй Төв Азийн зах зээл нэвтрэн. За ер нь бол 1-р сарын 15 гээд огноо тогтоосон байгаа. Өөрчлөлт гарах юм бол мэдээж хэрэг танарт мэдэгдэнэ. Мэдээж хэрэг ер нь бол хүн болгон за арьс маань яаж харагдаж гин гадаад төрх маань ямар байна гэдээ анзаардаг тийм үү. За тэгээд арьсан дээр ямар нэгэн одоо нөсөө толб гараад арьсны өнгө жигд бус болонгоо санаа зовж эхэлдэг те. Бид нар чи өдөр болгондоо зарим эрсдэлтэй одоо тулгарч байдаг, зарим хүчин зүйлсд одоо өртөж байдаг. Энэ болохоор стресс байна, нойр дутагдах байна. За бас хит ягаан туяаны одоо нөлөө байна, нарны туяаны нөлөөч гэдэг юм уу? Ер нь бол арсны одоо энэ нөсөө толботой холбоотой асуудал үүсгдэг олон хүчин зүйл байгаа. За тэгвэл мэдээж хэрэг манай компани нэг бус жилийн хугацаанд арсыг одоо яаж гэрэлтүүлэх үү, хит пигментац одоо нөсөө толботой яаж тэмцэх үү гэдээ ингээд судалгаа хийгээд явсан байгаа. За та нар бас Idle Radiance гэдэг одоо бүтээгдэхүүнүүдийг бас хэрглэж исэн баг те бас нилээд одоо хүмүүс одоо хүрээд сайхан үр дүнгээ өгөөд явж исэн бүтээгдэхүүн. За тэгвэл тэрнээс хойш манай компани одоо эрдэмтэд бас энэ ажлаа зогсоогоогүй судалгаа хийсээр л байсан. Тэгээд 26 онд та бүхэндээ шинэ бүтээгдэхүүн танилцуулахад бэлэн болоод байна. За энэ бүтээгдэхүүний найрлага нь маш олон судалгаагаар орсон байгаа. За бид нар энэ удаад Yale их сургуультай хамтар судалгаа хийсэн байгаа. За их сургуулийн хамгийн шилдэг мэрэгжилтнүүдтэй хамтарч ажилласан. За тэгээ мэдээж хэрэг олон улсын трендийг бас ажиглаад үзэх юм бол за дорнод Европ, Азийн орнууд байна. Ер нь бол энэ орнуудад өмнө нь ч тэр одоо ч тэр яг юм арсыг одоо гэрэлтүүлэх, туяаруулах, нөсөө толботой одоо тэмцэх тал дээр нилээд одоо ингээ хичээж ирсэн байгаа. Тэгэхээр одоо яг одоо хүмүүсийн хайж байгаа тэр шийдлүүд одоо биднэрт бий болж байна гэсэн үг. За Төв Азид бас мөн адил одоо арсны энэ асуудлууд байж л байгаа тийм үү? Арсыг одоо илүү гэрэлтүүлэе гэдэг юм хүсэл байгаа. Ер нь бол Азийн орнуудад ялангуяа арсыг гэрэлтүүлэх, цайруулах юм одоо эрэлт хэрэгцээ маш их байдаг. За тэгээд ер нь бол зах зээлийг харах юм бол эрэлт өндөр байна. За тэгээд ингээд гоо сайхны одоо зах зээлийг харах юм бол одоо арсыг гэрэлтүүлэх одоо энэ чиглэл нь 9.6 тэрбум одоо ам долларын одоо юм зах зээл байна. Ер нь бол энэ чиглэлээр одоо эрэлт их байна. Энэ чиглэлд зах зээл нилээд тэлж байна. Хүмүүс жил ирэх тусам яг юм арсны одоо энэ пигмент одоо нөсөө толб гэдэг асуудлыг одоо шийдэхэд одоо гаргалгаа шийдлүүдийн хайсаар байна. Та бүхэндээ бүтээгдэхүүнээ танилцуулахад бэлэн болоод байна. За эдгээр бүтээгдэхүүнүүд нь яг бидний одоо шийдэхийг хүсэж байгаа тэр асуудлыг шийдэхэд үнэхээр тусалнаа. Бүтээгдэхүүний үр дүн эмнэлзэн туршилтаар батлагдсан. Ер нь бол манай бүтээгдэхүүнүүд юугаар ялгагддаг вэ гэхлээр за бид нар яг бүтээгдэхүүнээ яаж одоо туршиж шалгасан фокус группт одоо энэ бүтээгдэхүүнээ одоо шалгахад ямар үр дүн гарсан гэдгийг ингээ боддоор ил тодоор ингээ харуулах боломжтой байдаг. Тэгэхээр яг үр дүнгээ өгдөг ийм сайхан бүтээгдэхүүнүүдийг та нартай танилцуулах гэж байна. За бас ингээ бодит жишээнүүдийг өнөөдөр бас вебинараар танилцуулах байгаа. За бас үүн дээр нэмэт хэлэхэд манай одоо шинэ бүтээгдэхүүнүүд юугаар онцлог вэ гэх юм бол за манай одоо шинэ бүтээгдэхүүний найрлага нь байна тийм үү. Ингээд найрлагыг харах юм бол за үр дүнгээ бол маш сайн өгдөг байгаа. Үүнээс гадна ийм үнэхээр ийм цэвэр найрлагатай. За би онцлоод хэлэхэд бид нэр одоо эрдэс тос, парабен, флатат болон одоо сульфатад суурилсан гадаргуу идэх боцууд, спирт, циклит, силиконууд болон гидрохиноныг агуулдаг гоо сайхны бүтээгдэхүүнд аюултай орцууд гэж эдгэрийг үздэг байна. Энэ болгоныг манай бүтээгдэхүүн агуулдаг.
За компани нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ боловсруулахдаа байгаль экологи маш их анхаардаг байгаа. Тийм учраас манай бүтээгдэхүүн одоо веган бүтээгдэхүүн амтан дээр туршиж үздэггүй. За бүтээгдэхүүний найрлага нь одоо маш цэвэр. За үүнээс гадна та нар маань бас мэдэх бах. За компани ямар ч бүтээгдэхүүний орцыг бид нэр одоо ингээ гарал үүслийг нь хянж явдаг. Ялангуяа одоо ингээ гоо сайхны бүтээгдэхүүн байна тийм үү? За одоо манай бүтээгдэхүүний одоо гол орц флорентин цахилдаг гэдэг байгаа. За энэ одоо бүтээгдэхүүний одоо орц түүхийдэг бас одоо ингээд яг анх одоо хаанаас бий болсон гэдэг ингээд гарал үүслийг нь маш нарийн хянах боломжтой байдаг. Тэгэхээр энэ талаар бас эксперт маань ярих байхаа. За тэгэхээр жанаараагаас асуу. Ер нь бол нөсөө толб яагаад үүсдэг юм бэ? Тэгээд одоо ингээд нөсөө толбтой одоо тэмцэх зориултаа зарим бүтээгдэхүүнд яагаад үр дүнгүй өгдөг юм бэ гэдэг талаар бид нарт ярьж өгөөч. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр вебинарт орж байгаа бас одоо вебинарын бичлэгийг үзэх бүх хүмүүсийн өдрийн мэндийг хүргэе. Намайг одоо та нар бас мэдэх бах те. Намайг Жанарад Сетказинова гэдэг. Би Artistry брендийн эксперт. За ер нь бол би энэ гоо зүүн чиглэлээр маш олон жил ажиллаж байгаа. За тийм учраас бас нөсөө толбны энэ асуудал нь нилээд юм түгээмэл асуудал. За гоо зүүн мэрэгжилтнүүдэд ихэвчлэн яг энэ асуудалтай хүмүүс ирдэг. За тэгээд ингээд дэлгүүр рүү ороод харах юм бол арсыг гэрэлтүүлэх олон төрлийн бүтээгдэхүүн ингээд харагддаг. Гэхдээ энэ асуудлыг зөвөр шийдэхийн тулд яг энэ одоо нөсөө толб үүсээд байгаа процесс нь хаанаас үүсдэг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Би маш энгийнээр тайлбарлахыг хичээе. За тэгвэл ямар ч байсан бид нар нөсөө толб хаанаас үүсдэг гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй байгаа. За арьс жигд бүст одоо төрхтөө байна. За нөсөө толбтой байна. Одоо ингээд бор шаргал нөсөө толб эсвэл одоо батганы дараа ингээд бас одоо ингээд сорив үүсдэг тийм үү? Энэ болгон ч нөсөө толб. За бас одоо ингээд нөсөө толб үүсэж байгаа олон шалтгааны нэг нь гэх юм бол хит яагаад туяа байгаа. Одоо жишээлх юм бол ингээ халуун орн руу явхад арьсанд маань одоо нарны туяа шууд нөлөөлдөг тийм үү? Яг одоо нөө арьс борлдог байгаа шүү дээ те. Эн чин арьсны хамгаалалт ажиллаж байна гэсэн үг. Хит ягаан туяанаас өөрийгөө хамгаалаад арьс маань маш их хэмжээний меланин ялгаруулдаг. Энэ меланин нь арьсыг хамгаалаад бие эсүүдийг тэр аюултай нөлөөлөөс хит ягаан туяаны нөлөөлөөс хамгаалж байдаг юм аа. За өнөөдөр бид нэр за одоо бүх эсүүдийг анзаарна. За энэ болохоор меланоцитууд. Энэ болохоор ямар эсүүд вэ гэхээр меланиныг ялгаруулдаг эсүүд ба. Меланин гэдэг чинь өөрөө пигмент нөсөө толб тийм үү? За эс дотор террасин гээд ферментээр дамжуулаад одоо биохими уруул явагдаад террасины таризин фермент меланин болж хуурдаг. За энэ чинь ингээд шаргал толбнууд харагдаж байна тийм үү? Тэд нар одоо арсны ингээд дээшээ ингээд хөөрөд явж байгаа. За тэд нар одоо меланосом гэдэг ингээд капсулд ороод за тэгээд меланосомыг одоо нэм дамждаг замаар дээшээ замжаад арсны эсэд хүрдэг. Арсны эсэд хүрэхээр яаж ийн гэхлээр арсан дээр нөгөө нэг пигмент нөсөө толб харагдаа. Энэ нь болохоор арсны өнгө өөрлөж ийн гэсэн үг. За хэрв меланоцит нь меланин болж одоо маш ихээр одоо хувраад ах юм бол одоо хит пигментац явагдана. Хит нөсөө толб үүснэ гэсэн үг. За тэгвэл энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энэ процессыг яаж зогсоох вэ? Одоо тэр нийлэгдэж байгаа меланиныг багасгаад арьсандаа яаж туслах вэ те? Яг юм нөсөө толб үүсэхгүй байхад яаж нөлөөлөх вэ гэхээр нэгдүгээр гэх юм бол хит пигментацийг урдчлан зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл меланин ялгарах процессыг зогсооно гэсэн үг. За яг одоо эпидермис давхархад меланин ихээр одоо ингээд бөөгнөр хөөс сэргийлэх хэрэгтэй. Арсыг бас хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс дотоод сөрөг нөлөөллөөс хамгаалах хэрэгтэй. Пигмент үүснэ гэдэг чинь зөвхөн гадаад орчин зөвхөн одоо чөлөөт радикал хит ягаан туяа гэлтэхгүй дааврын бас асуудал байх боломжтой. За энэ нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд хамааралтай байдаг. За яг жирэмсний үеэр одоо
дааврын одоо тэнцвэр алдагдсанаас болоод ингээд жирэмсэн эмэгтэйчүүдийн нөсөө толботой болох магадлал өндөр байдаг. Жанаар маш их баярлалаа. Үнэхээр сайхан дэлгэрэнгүй тайлбарлаа. Миний бодлоор яг энэ бүтээгдэхүүний манд бас инновацлог тал нь юу вэ гэдгийг бас мэдүүлэх зүгээр баха. Яг одоо манай одоо иллюминерийн систем бүтээгдэхүүн нь яагаад одоо ингээд арьс арчилгааны одоо хувьд юм хувьсэл болсон бүтээгдэхүүн гэж одоо үзээд байна уу? За яг зөв асуулт байна. Би өөрөө эмч хүний хувьд яг юм зөв найрлагатай бүтээгдэхүүнүүдийг маш их үнэлдэг. За энэ бүтээгдэхүүний инновац гэх юм бол 10 гаруй жилийн турш одоо Yale-ийн их сургууль дээр одоо суурлаад анвай мэрэгжилтнүүд экспертүүд бас одоо Yale-ийн их сургуулийн мэрэгжилтнүүдтэй хамтраад судалгаа хийсэн байгаа. За судалгаа хийхдээ яг эсийн төвшөнд меланин нийлэгдэх төр процессыг нь судлаад тэрийг яаж одоо идэвхийг багасгах вэ гэж судалсан. Тэгвэл одоо бас одоо ингээд тодорхой бас ингээд бодисуд байд юм байна гэдг нь одоо тодорхой гарч ирсэн. Цитизин гэдэг одоо бодис байгаа. За үүнээс гадна бидний арьс одоо гэмтэх тохиолдолд бас ингээд меланин гэхээр ялгарч байдаг. Тэгэхээр хит пигментацтай тэмцэж байгаа бүтээгдэхүүн нь пигмент төр үүсэж байгаа бүх үйл явцад нөлөөлж явах ёстой. За тэгээ бүтээгдэхүүн дагуулгадах тэр идэвхт бодисууд нь их идэвхтэй хэрнээ арьсад маш зөөлөөр нөлөөлдөг байх ёстой. Тэгэхгүй бол бас одоо хит хүчтэй орцсон одоо бас арьсыг одоо гэмтэх хит одоо пигментац үүсгэх боломжтой. Одоо нөгөө нэг хоёр дахь одоо нөгөө нэг химийн одоо нөлөөлөөс үүдэлтэй хит пигментац үүсгэх аюултай байна. Хэрв таны арьс одоо нөсөө толб ихтэй бол та одоо ер нь бол арьсаа ингээд цайруулахыг гэрэлтүүлэхийг хүсэж байгаа тийм үү? Тэгвэл энэ процессо та бас та хянаж авах хэрэгтэй. Ингээд арьсандаа их зөөлнөр нөлөөлөх хэрэгтэй байгаа. Огцон хурцаар биш те. За манай одоо энэ шинэ бүтээгдэхүүн ер нь бол хүмүүст маш их таалагдах гэж найдаж байна. Яагаад гэх юм бол яг одоо тулгамдаад буй арьсны энэ гол асуудлыг шийдэхийн төлөө ажилладаг ба. Нэгдүгээр бид нар меланины идэвхжүүлэлтэд ажилладаг. Тиранизасан меланин болж хуурдаг. Тэгвэл яг энэ одоо ферментийн идэвхжлийг багасдаг ба. Хоёрдугаарт гэх юм бол меланин гэдэг болохоор энэ одоо эсэн дотор одоо үйлдвэрлэгддэг. Эсэн дотор үйлдвэрлэгдээд нэг капсулд ороод арьсны гадаргуу руу одоо ингээд зөөвөрлөгддөг байгаа. Тэгвэл энэ зөөвөрлөгдөх процессыг бас блоклж ийж тэр одоо пигмент нөсөө толбыг одоо бас багасгах боломжтой юм а. Яг одоо анх одоо үүсэх процессыг сармагжуулаад үүнээс меланин үүсэх процесс сармагжуулаад бас одоо арьсны одоо гадаргуу руу явах одоо тэр тээвэрлэлтийн процессыг сааруулад байна гэсэн үг. За бүтээгдэхүүний одоо идэвхт одоо орц гэх юм бол цитидин байгаа. 10 гаруй жилийн турш судалгаа хийж одоо Yale-ийн сургууль дээр одоо бас экспертүүд ажилласан байгаа. За бид нар Yale-ийн сургуулийн одоо нөгөө нэг арьс гоо зүй судлалын одоо тэнхимийн доктор Джон Певелик болон түүний багийнхантай хамтарч ажилласан байгаа. За энэ хүн болохоор яг одоо эсийн одоо тэр төвшөнд одоо пигментийг судалдаг одоо олон жилийн туршлагатай хүн байгаа. Ер нь бол маш олон жилийн турш яг одоо энэ арьсны нөсөө толбыг арилгаад ардгснээ бас одоо арьсны одоо тэр гадад харахад одоо сөрөг нөлөө үзүүлэхгүй ямар юм орц нэглүүд байна ва гэж судалсан байгаа. За бид нар мэдээж хэрэг одоо байгалийн тэр ирч хүүч бас одоо шинжлэх ухааны одоо тэр ололт амжилтуудыг бас бүтээгдэхүүндээ нэгтгэдэг байгаа. Бүтээгдэхүүнд флорентин цахилдаг ашигласан. За энэ нь болохоор тиразиназ одоо ферментийн идэвхжлийг багасгадаг. Тиразиназ бага байх тусам меланин багаар ялгардаг байгаа. За тэгээд мэдээж хэрэг одоо бүтээгдэхүүний нэг идэвхт бодис бусад бас идэвхт бодисуудаа хамтарч ажиллаж үр нөлөөгөө үзүүлдэг байгаа. За би ер нь нөсөө толб үүсэх одоо үе шат бүрийг тайлбарлаа шүү дээ. Тэгвэл үе шат бүр дээр очиж нөлөөлөх орцууд байх хэрэгтэй байгаа даа. За меланин ялгарах, тиразиназын идэвхжлийг бууруулах,
Үүнээс гадна меланиныг арсны эсүүд рүү тээвэрлэх тэр процессыг одоо саатуулах энэ одоо үүргүүдийг гүйцэтгэх тэр орцууд нь байх хэрэгтэй. Үүнээс гадна яг бидний арсан дээр аль хэдийн гараад байгаа тэр нөсөө толбыг одоо багасгахад туслах тийм орцууд, зөөлөөр үүсдэг орцууд байх хэрэгтэй. За тэгэхээр транексамины хүчил гэж байдаг. За энэ хүчил нь болохоор гуйжуулах нөлөөтэй, үүний хажуугаар нөсөө талбыг багасгадаг, арсанд их зөөлөөр нөлөөлдөг. Хит одоо огцом нөлөөлдөг, арс руу гүн рүү ордоггүй, зөөлнөөр гаднаас нь сайхан одоо гэрэлтүүлж, цайруулж үйлчилдэг ба. Ниацинамид байна тийм үү? За та нарын бас одоо хувьд дуртай болсон ийм орц байгаа тийм үү? За нүүр царайны өнгийг одоо сэргээдэг. За арсны өнгийг жигдрүүлдэг меланины одоо процесс явагдаж байна гэдэг чинь бас одоо үргэлжлэх процесс л гэсэн. Тэгэхээр одоо энэ болгоныг бас ингээд зөөлөөд одоо арсыг хамгаалдаг юм орц байгаа. Үүнээс гадна С амин димийн одоо тогтворжуулсан хувир гэж байгаа. За энэ нь болохоор аскорбил гликозид гэдэг бодис байгаа. За энэ нь болохоор арсанд их зөөлнөөр нөлөөлдөг. С амин димээ ингээд маш одоо багаар удаан хугацаанд ингээд ялгаруулдаг. Өөрөөр хэлэх юм бол С амин димийн нөлөөллийг одоо илүү удаан хугацаанд одоо өгөөд байна гэсэн. За өөр бусад артистри бүтээгдэхүүнүүдийг одоо та нар бас мэдэх болоо С амин дим нь өдрийн цагаар антиоксидантын үүрэг гүйцэтгэдэг тийм үү? За яг одоо чөлөөт радикалын одоо дайралтын үеэр меланин маш ихээр ялгардаг байгаа. Тэгвэл яг энэ үед С амин дим бидний арсыг эсэлтлээс хамгаална. Чөлөөт радикалуудаас хамгаална гэсэн. Хоёрдугаарт гэх юм бол С амин дим коллаген, эластины ялгаралтад нөлөөлдөг. Яг хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй гэсэн. Үүнээс гадна С амин дим нь их удаанаар одоо ялгараад байх юм бол арсыг яг ингээд өнгийн жиглэх, гэрэлтүүлэхэд одоо бас туслаад явна гэсэн. Цитидин болохоор эс дотор нөлөөлнө. Яг меланины нийлэгжилтийг одоо саармагжуулна. Үүнээс гадна меланосомыг одоо бас ингээд хөдлөх тэр хурдыг нь сааруулад байна гэсэн. За эн чи одоо зургаар одоо тайлбарчихсан байна. За эн чи одоо ингээд орцуудыг ингээд яг аль үе шат нөлөөлж ийн вэ гэдэг ингээд харуулсан байна. За флористын цахилдаг нь болохоор тэр одоо пигмент одоо меланинын пигмент үүсэх тэр процессыг удаашруулдаг байгаа. За ниацинамид болохоор за тэр одоо меланотины тэр одоо арсны эсүүд рүү тээвэрлэх тэр процессыг нь удаашруулна, арсны одоо өнгийг жигдрүүлнэ. За үүнээс гадна одоо кактусын цэцэг байгаа. За энэ одоо цэцгийн одоо найрлагад нь ингээд маш юм зөөлөн одоо хүчлүүд агуулдаг. Арсид их зөөлнөөр одоо нөлөөлж өнгийг сэргээд байна. За бас одоо чихэр өвсний үндэс бас бүтээгдэхүүн дагуулгадж байгаа. Чихэр өвсийг ер нь бол арсыг цайруулдаг, гэрэлтүүлдэг олон бүтээгдэхүүнд одоо ашигладаг. За үүнээс гадна за одоо нөгөө нэг арсан дээр нөсөө толб үүсгэхэд одоо ингээд нөгөө нэг хялгасан судсууд одоо ингээд маш ингээд тодорч улаарч гарч ирдэг байгаа арсан дээр. Тэгвэл яг энэ үед чихэр өвсний үндэс их тусалдаг байгаа. За тэр нөгөө пигментийг багасгадаг. За арсыг тавшруулдаг байгаа. За транексамины хүчил. За энэ болохоор аль хэдийн одоо үр дүн одоо батлагдчихсан арсыг сайхан гэрэлтүүлж цайруулж өгдөг юм нөлөөтэй байгаа. За арс арчилгааны хувьд энэ бүтээгдэхүүн маань яг юм цоошин ололт амжилт болсон. За ер нь бол бүтээгдэхүүн яг юм тодорхой зорилгодоо одоо хүрээд үр дүн нөлөөгөө өгдөг байх нь үнэхээр гайхалтай. За тэгвэл яг одоо ингээд найрлагынхаа хувьд маш зөв үр нөлөө өгдөг. За арсад хэд их стресс болдог ийм хоёр сайхан бүтээгдэхүүн харагдаж байна. За ер нь бол бүтээгдэхүүн хэрэглээ 4-7 өдрийн дараа ихэнх
одоо үр дүнгүй харж эхлэн арсны өнгө жигдэрэх байгаа. Тэгээд 8-7 хоногийн дараа тэр хар нөсөө толбнууд шууд ингээ багасаад ирнэ. Энэ эмнэлзүүн одоо туршилтаар батлагдсан үр дүн байгаа. Гэхдээ ямар ч байсан бүтээгдэхүүнийг курсээр хэрэглэнэ өглөөч тэр оройч тэр хэрэглэх хэрэгтэй байгаа. За тэгээд хамгийн гол нь шинжлэх ухааны технологи ашигласан, за туршилтад оруулсан, судалгаа хийсэн. Ер нь яг одоо энэ хэцүү одоо ийм одоо амаргүй асуудлыг шийдэхэд зориулсан олон одоо яг үр дүнтэй орцуудыг судлаад, хослуулад энэ бүтээгдэхүүн урсан. За бүтээгдэхүүн одоо бүх төрлийн арьсан тохирно. Эмзэг арьсанд хүртэл тохирох байгаа. За ер нь бол бүх төрлийн арьсан тохирох юм бүтээгдэхүүн гаргана гэдэг бол маш их ажил байгаа. Бүтээгдэхүүн маань аюулгүй үр дүнтэй гэдэг нь яг одоо арьс гоо зүүн одоо судалгаагаар батлагдаад гараад ирчихсэн. За энэ бүтээгдэхүүнүүд маань хамтдаа яаж ажилладаг вэ? За нүрийг одоо гэрэлтүүлэх сэрэм нь болохоор арсыг бэлддэг. За идэвхтэй нэглүүдийг арсын шингээж өгдөг байгаа. За нэг сэрүүмийг одоо ингээл дангаар нь ашиглалаа гэхэд би өөрөө бас туршиж үзсэн. Шууд анх одоо хэрэглээд үзэхэд би одоо ингээд яг л одоо хэрэглэгч хүний үүднээс ингээд хэрэглээд үзэхэд арьс сайхан гэрэлтэж ирж илаа. За тийчээд ниацинамид байгаа цай амин дэм одоо докторжуулсан хэлбэрээр байгаа транексамины хүчил байгаа. За нөгөө бүтээгдэхүүн болохоор нөсөө толбны эсрэг бүтээгдэхүүн. Энэ болохоор яг ингээд нөсөө толбон дээр төрхөж хэрэглэх юм бүтээгдэхүүн байгаа. За харин одоо болохоор идэвхт нэглүүдээ задлаад харцгаая. Бүтээгдэхүүн төсбөр багц юу? За энэ болохоор арсыг цайруулах нөлөө байгаа шүү дээ. Тэгэхээр арсыг жигд болгоно. Маш хурдан шингэн. За маш сайхан хөнгөн чийгшүүлэх, маш сайн чийгшүүлэх үйлчилгээтэй. Үүнээс гадна арс одоо маш хурдтай сэргэж шууд одоо тэр дороо ер нь нөлөөг нь харах боломжтой байгаа. За үүнээс гадна голлох орс найлгууд гэвэл флоренцины цахилдаг цэцэг байгаа. За үүнээс гадна чихэр өвсний ханд байна. Үүнээс гадна кактусын цэцгийн ханд байна. Эдгээр нь арсыг цайруулна, гэрэлтүүлнэ. Үүнээс гадна жигт гадаргуутай болгоно. За жанараа тэгвэл энэ бүх зүйлийг өөр бусад одоо бүтээгдэхүүнүүдтэйгээ хэрхэн ашиглах боломжтой вэ, хэрэглэх вэ тийм ээ? Энэ бүтээгдэхүүн чинь болохоор маш их онцгой юм үйлчилгээтэй бүтээгдэхүүн биш үү? Artistry дотроо одоо бусадтай нь яаж хэрэглэх вэ гэдэг талаас одоо хэлж өгнө. За тэгэлгүй яг миний хувьд одоо та бүхэнтэй одоо орой өглөөд хэрхэн арс арчлах талаар үе шатстайгаар тайлбарлаж өгнө. Тэгээд бусад бүтээгдэхүүнүүдтэй хэрхэн зохицуулж хэрэглэх талаар бас ярьж өгнө. За энэ нөсөө талбыг цайруулах бүтээгдэхүүнд маань бас одоо ижил орс нарилгаас гадна одоо витамин С орж байгаа. Тэгээд транексамины хүчил орж байгаамаа. За одоо та бүхнийхээ асуултанд хариулъя. За бидний өдөр тутмын арс арчилгаа ингэж харагдаж байгаа. За өглөөд болохоор юун төрөнд эхлээд бид нэр нүрээ угааж цэвэрлэн тийм ээ. Үүний дараагаар маш зөв за юун төрөнд арсыг одоо гэмтээхгүйгээр арсанд хорт нөлөө учруулахгүйгээр маш сайхан зөөлөн одоо цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж арсаа сайхан цэвэрлэнэ. Энэ болохоор Artistry Skin Nutrition-ы арсыг цэвэрлэх угаагч байгаа. За угаагч хөөсөөрөө сайхан цэвэрлэж өгнө. Үүний дараагаар Artistry Skin Nutrition-ы арсыг шинжлэх зөөлөн тоник байгаа. Тэрийг сайхан арсандаа чигшүүлж өгнө. За үүнээс гадна өнөөдрийн маань сэдв болохоор яг нөсөө толбны одоо эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд авч ярьж байгаа шүү дээ. Тийм учраас Artistry Labs Illuminating System буюу энэхүү өнөөдрийн бүтээгдэхүүний серумыг нь бол дараа нь хэрэглэнэ гэсэн. За үүний дараагаар Artistry Derma Architect аппарата Skin Nutrition одоо дээр нь тавьж агаад тэгээд одоо ашиглана гэсэн үг. За үүний дараагаар Derma Architect гэдэг аппарат хараахан худалдаж авч чадаагүй байгаа бол энэ алхасаад за тэгээд гадуур алхах нь болохоор шууд одоо нөсөө толбыг цайруулах бүтээгдэхүүнийг хэрэгжилж юм байнамаа. За дараагийнх нь болохоор
өдрийн нарнаас одоо тийм ээ нарны гэрлээс таны арсыг хамгаалах SPF буюу нарны хамгаалалттай өдөр тутмын арсны тосоо хэрэглэнэ. За үүнээс гадна зовхны тосоо хэрэглэх байнамаа. Тийм учраас Artistry-гийн SPF 30 эсвэл 50-тай заавалчгүй одоо энэ нарны хамгаалалттай тосыг бол өглөөд заавал түрхэж хэрэглэх юм аа. За оройд болохоор өдрийн турш таны арсыг нарнаас хамгаалсан SPF одоо бүтээгдэхүүнийг сайхан цэвэрлэх байдлаар зөөлөн хөөсөөрөө угааж цэвэрлэн. Үүний дараагаар арсыг шинчлэх тонероо хэрэглэн. Үүний дараагаар арсыг цайруулах үйлчилгээтэй серумаа хэрэглэн. Тэгээд дермаркет захтай хэрэглэн. Үүний дараагаар нүсөө талбны эсрэг бүтээгдэхүүнээ хэрэглээд оройд болохоор нөхөнд түлжүүлэх маск нөхөн төлжүүлэх тосоо түрхэх хэрэгтэй. За үүнээс гадна бас шүндөө таны арсыг нөхөн төлжүүлж тайвшруулах үйлчилгээтэй Artist-Skin Nutrition-ы шүний маскыг одоо хэрэглэх боломжтой. Яг шүн гэдэг нь шүн арс унтаж байх явцад маш сайхан нөхөн төлжиж байдаг. Тийм учраас та бүхэн бас энэ маскыг хэрэглээд шөндөө маш сайхан арс чинь нөхөн төлжөөд тэгээд өглөө сэрмэгцээ маш сайхан үр нөлөө байгааг нь харж мэдэрсэн хүмүүс байгаа бол чатанд нэмэх тэмдэг тавиарай. За үүнээс гадна мэдээж хэрэг зовхныхоо арчилгаанд анхаарна. Тийм учраас Artist-Skin Nutrition-ы яг зовхны одоо эргэн тойрнох маш эмзэг мэдрэг арсыг сайхан нөхөн төлжүүлэх, чигшүүлэх үйлчилгээтэй зовхны тосоод хэрэглэнэ. За үүнээс гадна SPF нарны хамгаалалттай бүтээгдэхүүнүүдэд та бүхэндээ дахин харуулж байна. За та бүхэн нүсөө толбоо арилгахаар одоо сайхан бүтээгдэхүүнүүдэд хэрэглэж байгаа бол заавалжгүй нарны одоо хэд ягаан туяанаас мөн хэд чөлөөт радикалаас гихчлэн одоо та бүхэн SPF нарны хамгаалтын тосоо заавал хэрэглэж арьсаа хамгаалж өгөх шаардлагатай шүү. За тийм учраас бид нэр бас өмнө нь яг нарны хамгаалтын тоснуудын талаар ярьж байсан. За яг Казахстаны хувьд яг эмэгтэйчүүдийн хувьд хорт хавдраар өвчлөж байгаа өвчлөлийн 2 дугаар байранд эмэгтэйчүүдийн яг арсны хорт хавдар ордог байгаа. Тийм учраас арьсаа нарнаас хамгаалах нь маш чухал арчилгаа хамгаалалт юм шүү гэж хэлмээр байна. За үүнээс гадна энэхүү бүтээгдэхүүн хинт одоо хэрэглэж болох вэ? За ерөөсө бүх төрлийн арьсан тохиромжтой. За юун түрүүнд ядарсан тийм ээ арьсаа сайхан гэрэлцэн болгох, талгаар болгох хүсэлтэй хүмүүс тохирно. За үүнээс гадна нэлээд одоо арьсаа нарнаас хамгаалж чадаагүй эсвэл одоо нэлээд нартай газар очсон, аялсан, амарсан тийм ээ илүү нар салхинд одоо яваад арьстай нь ингээд гинтсэн байгаа бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой. Нүсөө толбоо ерөөсөө арчилахгүй үлдээж болохгүй. Нүсөө толбыг тэр доор нь одоо сайн бүтээгдэхүүнээр арчилж байх хэрэгтэй. Ягаад гэхээр нүсөө толб нэг л гараад ирчих гэсэн бол илүү гүн өнгөтэй болдог, илүү одоо газар аваад томордог гэсэн. За дараа нь болохоор дахиад хинт тохиромжтой гэхэлэр батгашилт одоо батганаас салсан тохиолдолд тийм ээ батганы сорив байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр батганы сорив нилээд одоо арсан дээр ууддаг. За одоо улаан одоо эсвэл хүрэн за эсвэл одоо нилээд хар бараан өнгөттэй толбнууд ингээд нилээд урт хугацаанд үлдээд идэг. Тэгвэл яг энэ системд арчилгаагаар та бүхэн энэ хүү батганы дараах сорин одоо толбноосоо салах боломжтой юм а. Үүнээс гадна насжилттай холбоотой нөсөө толбнууд үүсэж эхэлдэг шүү дээ. Тэгвэл насжилттай холбоотойгоор энэ хүү нөсөө толб үйлцэн хүмүүс бүгдэнд нь тохиромжтой. За тэгвэл энэ бүтээгдэхүүнийг хэн хэрэглэх шаардлагагүй вэ? Одоо хинт тохиромжгүй вэ гэвэл мэдээж хэрэг янз бүрийн өрөвсөлт өвчнөд байгаа бол тийм ээ маш их одоо батгашилтай байгаа бол хэрэглэх зохимжгүй. Та юун түрүүнд арсныхаа саад буюу одоо хамгаалтын бүрхүүлийг одоо эмчлэх хэрэгтэй. Тийм учраас арсны эмчит хандаад үүнийгээ сэргээж авсныхаа дараагаар энэхүү нөсөө толбоо тэмцэх бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Үүнээс гадна маш их хүчтэй пилинг
хүчлэлэг пилинг тийм ээ хүчил хэрглэж байгаа бол та бүхэн одоо хэрэглэхэд тохиромжгүй үүнийгээ дуусгасны дараагаар хэсэг завсарлага аваад тэгээд энэхүү системд арчилгааг хэрэглэж болно. Үүнээс гадна жирэмсэн болон хөгөөл эхчүүдэд одоо зөвлөхгүй юм аа. Ялангуяа хөхөөл эхчүүд одоо хөхөөлж дуусгасныхаа дараа яа гэвэл нэлээд нөгөө жирэмснээс үлдсэн нөсөө толбод байдаг шүү дээ. Яг тэгвэл хөгөөлж дуусгасныхаа дараа энэ нөсөө толбоо арчлаад сайхан арьсаа сэргээгээд авах боломжтой шүү. За тэгвэл хэр хугацаанд үр дүн харагддаг вэ гэвэл юун түрүүнд эхлээд 4-7 хоногийн дараанаас одоо үр дүн харагдаад эхэлдэг байгаа. За маш сайхан тохироод та дахиад одоо нөсөө толбоо илүү сайн арчлах шаардлагатай гэж үзвэл 8-7 хоног хүртэл хэрэглэх боломжтой юм аа. За тэгэхээр маш сайхан нөсөө толбоо ингэж одоо энэ хугацаанд арчлах боломжтой. За Жанаар тэгвэл энэ бүтээгдэхүүнээр тодорхой одоо судалгаанууд, туршилтууд явагдаж байсан уу? Illuminating system манай үйлдвэрлэгчдээр туршилт хийсэн болов? За яг тодорхой нотлогдсон одоо үр дүн байгаа болов? За тийм ээ маш сонирхолтой одоо хэсэг маань эхэлж байна. За бидний хувьд одоо фокус бүлэгт одоо оролцсон одоо туршилтын үр дүнгээ хуваалцаж байна. За энэ ч болохоор эхний одоо оролцогч байна тийм ээ. За энд та бүхэн нөсөө толб хэрхэн маш сайхан бүдгэрч байгааг бүрэн тод харагдаж байна шүү дээ тийм ээ. За энэ ч болохоор юун түрүүнд эхлээд эхний зурган дээр ямар нөсөө толб байсан, дараа нь голын зурган дээр 4-7 хоногийн дараа ямар болсон, тэгээд 12-7 хоногийн дараа ямар байдлаар харагдаж байна вэ гэдгийг нь та бүхэн 3 дахь зурагнаас харах боломжтой. Тэгэхээр маш сайхан үр нөлөө гарч байгаа нь харагдаж байна. Тэгэхээр таны арьсан дээр ямар хэмжээний нөсөө толб байгаа, ямар асуудал ямар хэмжээнд байгаа гэдгээс шалтгаалаад хэрэглэх одоо хугацаа бас тодорхой болж байгаа юм тийм ээ. За энэ ч болохоор 2 дахь оролцогч байна тийм ээ. За энд болохоор маш их тархсан жижигхэн юм нөсөө толбнууд байна тийм ээ. За тэгэхээр ингээд ерөнхийдөө арьсны өнгө цаанаасаа сэргээд сайхан цайраад тэгээд нөсөө толб нь маш багасаад ирсэн байгааг та бүхэн харж байна. За 3 дахь оролцогч болохоор энэ ч үндсэн арьсны ерөнхий байдал их сайхан жигд болж өгсөн байна. За арьсны өнгө сайхан цайр сэргсэн байна, гэрэлтсэн болж байна. За илүү сайхан чигшсэн байна. Тэгээд нөсөө толбууд нь баг зэрэг бүдгэрсэн байгааг харж байна шүү дээ. За тэгвэл энэхүү одоо бидний туршилтанд оролцсон нийт оролцогчд эмэгтэйчүүдээс одоо ирсэн сэтгэгдлүүд энэ байна л да. Нийт одоо оролцогчдын, нийт хэрэглэгчдийн 94% нь 4-7 хоногийн дараанаас маш сайхан арьс жигд болсон гэж хэлсэн байна. За 94% нь бас 8-7 хоногийн дараа гэхэд нөсөө толбнууд бүдгэрч эхэлсэн гэсэн байна. 96% нь болохоор маш сайхан арьс гэрэлтсэн туяарсан болсон байна гэсэн байна. Би ч гэсэн өөрөө хэрэглээд ийм үр нөлөөг харсан. За тэгэлгүй ах уу Жанаар тэгэхээр бидний хувьд одоо хамгийн их түгээмэл асуудаг асуултууд байдаг л та. За маш олонх нь асуултууд бас ирүүлсэн байна. Тэгэхээр бүгдээр түгээмэл асуултуудаа авч үзье тийм ээ. За юун түрүүнд чатанд бас асуултууд ирсэн байгааг харж байна. Тийм учраас хэдүүлээ эхлээд түгээмэл асуултуудаа хариулцгаад тэгээд дараа нь одоо чатнаас асуултуудаа авч хариулъя тийм ээ. За тэгэлгүй яах вэ? За бидний хувьд өнөөдөр цагтаа л амжиж байх юм бол та бүхнийхээ асуултанд аль болох хариулахыг бодно. За тэгэхээр түгээмэл одоо ирдэг асуултуудаа авч үзье. За энэ чинь асууж байна шүү дээ тийм ээ. Artistry Labs Illuminating System-ийг тус нь энэхүү хоёр бүтээгдэхүүнийг тус нь ашиглаж болох уу гэж асуусан байна. Тэгээд юун түрүүнд энэхүү хоёр бүтээгдэхүүн маань систем байдлаар цогц байдлаараа үр төлөө үзүүлдэг учраас аль болох хоёулангийн хамтдаа хэрэглэвэл зүгээр. Тэгэхээр энэхүү одоо орц найрлагын ч гэсэн яг одоо хамтдаа үйлчлэл нөлөөгөө үзүүлнэ гэдэг байдлаар одоо боловсруулагдаж гарч ирсэн байгаа шүү дээ. Тэгэд орц найрлага нь хүртэл тийм одоо зориулцтай байгаа юм чинь та бүхэн анханаас нь системтэйгээр буюу цогцоор нь хоёулангийн хамтд нь хэрэглэвэл зүгээрээ. За үүнээс гадна за витамин С гэдэг энэхүү одоо гиалуроны хүчилтэй серум энэхүү бүтээгдэхүүнтэй хамтдаа ашиглаж болох уу гэж асуусан байна. За мэдээж болно. Гэхдээ та бүхэн арсныхаа бас онцлогоос хамаарч шийдэх хэрэгтэй шүү. Хэрвээ хэд их мэдрэг тийм ээ эсвэл одоо улаах гэд байдаг эсвэл одоо баг зэрэг түлэгдэх гээд байдаг ч юм уу тийм ээ нэлээд эмзэг мэдрэмтгий арс байх юм бол
тэр арсныхаа онцлогоос хамаарат танд ямар мэдрэмж төрж байна тэрнээсээ хамаарч бүтээгдэхүүнүүдээ сонгох хэрэгтэй шүү. За энэ системийг ашиглахад ямар бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй вэ гэсэн байна. За мэдээж пилинг тийм ээ гуйжуулах одоо бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй. Арсыг гуйжуулдаг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд байна. За ретинолоос татгалзах хэрэгтэй. Та бүхэн эндээс бас зураг нь байгуул аваарай. За үүнээс гадна одоо нөсөө толбой арилгаж байгаа энэ үедээ та бүхэн бусад их гуйжуулах тийм ээ хүчлэг тэр ретинол ч юм уу тэр бүтээгдэхүүнүүдээс хэсэг зур татгалзах хэрэгтэй болно шүү. За 8-7 хоногийн хугацаанд ашиглаж болох уу гэсэн байна. Бололгүй яг уу та сая бид нэр 8-7 хоногийн хувьд ямар үр дүн гарсан бүр сүүлдээ 12-7 хоног хүртэл одоо хэрэглээд ямар үр дүн гарсныг харлаа шүү дээ тийм ээ. Тийм учраас та бүхний нөсөө толб хэр хэмжээнд гүн одоо таны арьсанд сууж өгсөн байна. За хэр хэмжээний газар талбай эзэлж гин гэдгээс хамаарат курсынхаа хугацааг бас тодорхой болгоод илүү урт хугацаанд ашиглах боломжтой. За энэхүү бүтээгдэхүүнийг өөр одоо нүүрний арснаас өөр газруудад хэрэглэж болох уу гэсэн байна. Хүзүүний арсан дээр ч юм уу тийм ээ. За харамсалтай нь зөвхөн нүүрний арсан дээр туршилт хийгээд яг нотлохоо судалгаатай учраас хүзүүний арсан дээр ч юм уу туршсан туршилт байхгүй тийм нотлохоо байхгүй учраас та бүхэнд гэж зөвлөхөд бусад газруудад бүү ашиглаарай. Яг зөвхөн нүүрэндээ ашиглаарай гэж хэлмээр байна. За тэгвэл дерма архитект аппараттайгаа хамт ашиглаж болох уу гэсэн байна. Тэглгүй яах вэ? Тэгэхээр бид нэр өдөр тутмынхаа арьс арчилгаанд серумынхаа дараагаар нөгөө дерма архитектийн skin nutrition, skin care гэдэг одоо горим дээр ашиглаж болно гэж хэлсэн байгаа тийм ээ. Тэгээ skin fitness гэдэг гормыг бүү ашиглаасай гэж хүсэж байна. Ягаад гэвэл skin fitness нь болохоор нэлээд одоо хүчтэй үр нөлөө үзүүлдэг. Тэгээд баг зэрэг халаадаг учраас та бүхэн үүнийг ашиглаж болохгүй шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За тэгвэл одоо чатанд ирсэн асуултуудаас хариулах уу? За дэлгүү яах вэ? За чатнаас ирсэн асуултуудаа харъя. За орц найрлагын хувьд та бүхэн асууж тодруулах зүйл байвал те чатанд бичээрэй гэж хэлмээр байна. За бид ямар ч байсан чатанд ирсэн бүх асуултандаа хариулахыг бодъё. За Artistry-гээ би 2001 оноос хойш одоо маш сайхан ашиглаж байна. За одоо би 65 настай. Одоо хуучин Мурманск хотод амьдардаг байсан бол одоо Санкт-Петербург хотод амьдарч байна. 3 жилийн өмнөөс зохины доод хэсэгт болон хацар дээр нэг 3-4 мм тэгээд яг зохины дор 7 мм-ийн ийм нөсөө толб үүссэн. Тэгээд би SPF серумынс нахуулаад бүх бүтээгдэхүүнүүдэд хэрэглэж байна. Гэхдээ энэ нөхөө нөсөө толбод сайн арилахгүй байна. Тэгэхээр юу хийх хэрэгтэй вэ гэж асуусан байна. За яг асуултын хувьд ерөнхийдөө ойлгоход бол hyperpigmentation буюу хэд нөсөөжсөн одоо ийм асуудал байгаа юм байна л да. Тэгэхээр та бүхэн яг энэ зөвхөн нөсөө толбод маш их чиглэсэн бүтээгдэхүүн ашиглавал зүгээр. Тийм учраас яг өнөөдрийн танилцуулсан энэхүү нөсөө толбны эсрэг бүтээгдэхүүнийг ашиглаад үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр яг тэгтээ альч бүтээгдэхүүн яг эд шидийн гэмээр ганцхан товч дараа тийм ээ эдгээр олон жил болоод гарч ирсэн нөсөө толбуудыг арилгахгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ ямар ч байсан энэхүү өнөөдөр хүртэл үүсчихсэн байгаа нөсөө толб илүү газар авахгүй мөн бүр илүү арсны гүн рүүгээ орж одоо илүү гүн өнгөтэй болохгүй илүү харлахгүй байх үүднээс та бүхэн одооноос ингээ арсаа арчлаад дахиад шинэ нөсөө толб үүсгэсэн ч гэсэн сэргийлэх хэрэгтэй юм шүү. Тэгэхээр юун түрүүн та бүхэнд гэж зөвлөхөд нүүрнийхаа тийм ээ нөсөө толбуудынхаа зургийг аваад өдөр тутамдаа өглөө За хүмүүс асуусан байна. Төрсний дараа үүссэн нөсөө толбноосоо бүр сайн салж болох уу гэсэн байна. За нөсөө толбыг тийм ээ 100% арилгана гэсэн ийм одоо боломж байхгүй. Бидний хувьд арсныхаа физиологийн онцлогийг харах ёстой болно. За нэлээд хугацаа шаардсан ийм үйл ажиллагаа болдог. За гэртээ ч гэсэн маш сайхан байн гарчлах хэрэгтэй болно. Одоо ийм ч мэрэгжлийн хүнд хандсан ч гэсэн нэлээд урт хугацаа орсон ийм одоо үйл явц байдаг. За гол нь та бүхэн өнөөдөр арьстай нь ямар байсан байгаагаас үл хамааран тэр нөсөө толб цаашаа газар авахгүй, цаашаа илүү одоо өнгө нь харлахгүй тийм ээ, илүү тархахгүй байх үүднээс нь арга хэмжээ авах хэрэгтэй шүү. Шинэ одоо нөсөө толб үүсэхгүй байхад маш сайн анхаарах хэрэгтэй. Ямар ч байсан бүтээгдэхүүнээ хэрэглэхэд үйлчилгээ нь бол гарна маш сайхан нөсөө толб одоо багасаад одоо бүдгрээд ирнэ. Ялангуяа тийм ээ нүүрний арьс цаанаасаа толигоод цаанаасаа жигтрээд гэрэлцэн болоод ирнэ гэсэн үг.
За ойлголоо. Slides дээр бүх өглөө оройны бүтээгдэхүүнийхээ хэрэглээний танилцуулгыг одоо дистаралтанд харууллаа шүү дээ тийм ээ. Artistry Labs-ийн бүтээгдэхүүнд хэрхэн хэрэглэх вэ гэж асуусан байна л та. За хэрвээ та одоо пилинг аппаратыг ашиглаж болохгүй тийм ээ. За тийм ээ пилинг аппарат буюу гуйжуулах аппарат ашиглаж ерөөсө болохгүй. Яг л нүсөд толб нилээд гүн байгаа бол та бүхэн арьсаа маш зөөлнөөр одоо шинжилж авах хэрэгтэй. Ингэж байж та бүхэн одоо маш сайхан арьс чинь жигтрээд одоо нүсөө толб одоо багасаад ирж байгааг харна. Тэгэхгүй бол нүсөө толбтой арьсаа бүр хит одоо хүчээр тийм ээ хит одоо огцом ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэж одоо цочирдуулах юм бол илүү одоо гэмтэл авах багталтай байдаг. За тэгэхээр энэхүү нүсөө толтны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа тохиолдолд та бүхэн жишээлбэл архизектийн скин фитнесийг ч юм уу ашиглах эсвэл пилинг үйлчилгээ ашиглах юм бол хит нөгөө арьсанд очих нөлөөлөл нь ачаал нь нэмэгдээд ирнэ гэсэн. Тэгэхээр арьс гэмтэх эрсдэлтэй болчихно. Тийм учраас эхний ээлжинд энэ бүтээгдэхүүн хэрэглээ тэгээд ингэ сөөлжлөд хэрэглэх зүг. За тэгвэл одоо нарны одоо борлсон тийм ээ нарны нөсөө толгой яах вэ гэсэн байна. За мэдээж хэрэг биднэрт нарнаас хэд яхан туяанаас маш сайн өөрсдөө хамгаалах шаардлагатай болно. Тэгээд ерөнхийдөө наранд одоо борлсон тийм ээ арьс байх юм бол ер нь эхний 2-7 хоногтоо сайхан ингээд арчлаад явхад эхний одоо арьс жигдрэх тийм ээ тэгээд арьсны өнгө ерөнхийдөө жигд одоо цайрж байгаа нөлөөг бол та бүхэн харах болно. Гэхдээ за бүхэн зөвхөн нүүрний харсан дээр одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэн шүү. За ойлголоо. За бүгдээрээ одоо энэхүү бүтээгдэхүүнийг хинт санал болгох вэ гэд ярьжсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүнээ яг төсөө толботой хэсгүүцтэй ингээд хэсэгчилж хэрэглэх үү эсвэл бүтэн одоо хэрэглэх үү гэсэн байна. Серума бүтэн хэрэглэх хэрэгтэй. Хоёрдугаар бүтээгдэхүүнээ болохоро баг багаар яг тэр нөсөө толботныхоо хэсгүүц дээр ашиглах боломжтой. Хэрвээ таны арьс нэлэнхүүдээ ер нь тархсан нөсөө толботой бахан бол жигд арьсан дээрээ нэлэнхүүд нь хэрэглэж болно. За хэр хугацаанд одоо үр нөлөө нь хадгалагддаг вэ? Дахиад хизээ курсээ давтах ёстой вэ гэсэн байна. За мэдээж тухайн хүний арьсны онцлогоос шалтгаална. Хэрвээ та нарнаас одоо хит ягаан туяанаас маш сайн арьсаа хамгаалж чаддаг бол тийм ээ. Тэгэх юм бол та бүхэн энэхүү одоо арьсаа сайхан жиг болгоод авчихсан үр нөлөөгөө одоо нарнаас хамгаалснаар маш урт хугацаанд хадгалаад явах боломжтой. Хэрвээ та маш сайхан нүсөө толбоо жигдрүүлээд тийм ээ ингээд сайхан арчилж авчгаад тэр даруйда SPF нарны тоос хэрэглэхгүй эсвэл одоо хит наранд гараад ингээд явах юм бол одоо нөгөө мелатонины ялгарл нь нэмэгдээд эхлэн шүү дээ тийм ээ. Тийм учраас та бүхэн нарнаас маш сайн өөрийгөө хамгаалах ёстой шүү. Тэгээ хайперпигменташны талаар бид өнөөдөр яаж явагддаг, энэ бүтээгдэхүүн яаж үйлчилдэг гэсэн маш сайн ярьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэгж одоо үр нөлөөг үзүүлдэг гэсэн үг. За маш их баярлалаа. За тэгэхээр та бүхэн маань биднийгээ сонсож байгаа гэдэгт найдаж байна. Та бүхэн чатанд одоо бас асуулт байвал илгээгээрэй. За тэгээд одоо реакшн явуулаарай. За ерөнхийдөө Азийн одоо бүс нутагт тийм ээ бүхэл одоо эмэгтэйчүүд маш сайхан нүрээ арьсыг гэрэлцэн болгох цайруулах одоо хүсэлтэй байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг одоо манай бүс нутгийн зах зээлүүдэд маш хэрэгтэй бүтээгдэхүүн болж орж ирж байна гэж харж байна. Тэгэхээр компанийнхаа удирдлагуудад компанид маш их баярлалаа. За тэгээд бүгдээр одоо дараагийнхаа хэсэг рүү орцгоё. За яг борлуулалттай холбоотой энэ хэсэг байна тийм ээ. Тэгвэл яг энэ манай одоо бүтээгдэхүүнээ тийм illuminating system гэсэн бүтээгдэхүүнээ бид нар хэн санал болгох ёстой вэ гэдгээ хараад үзье тийм ээ. За тэгвэл яг та бүхний үйлчлүүлэгч хэрэглэгчдэд тийм ээ энэхүү бүтээгдэхүүнийхээ 3 гол давуу чанарыг та бүхэн хэрхэн тайлбарлаж өгөхөр байна вэ? Өнөөдөр ингээд та бүхэн тайлбарласан маш олон зүйл байгаа шүү дээ. Маш олон давуу талууд байгаа. Тэгвэл та бүхэн орц найрлагын хувьд гэх үү, үйлчлэл нөлөөллийн хувьд гэх үү, эсвэл одоо үнэхээр шинжлэх ухаанд одоо ололт амжилт дагуулсан ийм бүтээгдэхүүн гэдгээр нь ойлгож авбуу. Та бүхэн одоо ямар 3 түлхүүр тийм ээ тэр давуу талыг голлох давуу талуудыг ойлгож авсан бэ? Тэрийгэ чатанд бичнэ үү?
За ерөнхийдөө миний хувьд яг энэ одоо бүтээгдэхүүн бол яг надад тохирно гэж бодож байна. Яагаад гэвэл өсвөр наснда маш их одоо батгахтай байсан. Тэгээд батганы сорив ихтэй байсан л та. Учраас миний хувьд одоо бас нас ч тийм ээ одоо явж байна. Тийм учраас маш сайхан өөрийнхөө арсыг энэ хэмжээнд нь авч үлдэхийн тулд одоо борлуулалтанд гармагцсан маш сайхан идэвхтэй авч ашиглана гэж бодож байна. За тийм ээ хамгийн сайхан одоо үйлчлэл гэдэг нь болохоор арсны одоо байдлыг тийм ээ жигт болгоно гэж байгаа шүү дээ. Арсны гадаргууг жигт болгоно гэж байгаа. Энэ айгүй гоё байхгүй бид нар ямар нэгэн одоо крем төрөхгүйгээр тийм ээ будаг заавал одоо төрөхгүйгээр маш гоё одоо 6 ахуулгаад ч гэсэн жигт арьстай гарах боломжтой гэсэн үг. За ерөнхийдөө бүгдээрээ хамтдаа аваад үзье. Юун түрүүнд одоо энэ бүтээгдэхүүний 3 давуу тал гэвэл орц найрлага байна. Яг байгалийн гартаа цэвэр орц найрлага байна. Тэгээд өөр нөлөө нь байна. За яг нөсөө толбны эсрэг үйлчлэх үйл нөлөө байна шүү дээ тийм ээ. Тийм учраас та бүхэн эдгээрийг бас одоо манай дараа нийлгэх конспектаас бичиж тэмдэглэж аваад үйлчлүүлэгчдэд хэрэглэгчдэд танилцуулаасаа гэж хүсэж байна. За тэгвэл өнөөдөр бүх сонсон бүтээгдэхүүн дээрээ одоо үндэслээд хэдүүлээ зорилтод бүлгээ тодорхойлъё гэхүү. Яг зорилтод хэрэглэгчдэд тодорхойлъё. За тэгвэл яг энэ бүтээгдэхүүн яг хинт тохирох бай тийм ээ. Энэ бүтээгдэхүүнүүдийг бид нар хинт санал болгох вэ гэдэг зорилтод хэрэглэгчтэй бид нар тодорхойлж авъя. Тэгэхээр ерөөсөө та маргаашнаас эхлээд л яг хинт санал болгох вэ гэдэг энэ ойлголцтой болсон байх ёстой шүү дээ. За бүгдээрээ хариулъя. За би одоо өөрөө асуугаад өөрөө хариулаад явж байгаа шүү гэн тийм ээ. За надад бол санал болгож шүү дээ. Болж шүү дээ. Би бол одоо маш сэтгэл хангалуун сайхан хэрэглэнэ. За Камила чатанд бичсэн байна. Насжилтын нөсөө толтой хүмүүс санал болгоно гэсэн байна. Тэглгүй яах вэ? Мэдээж хэрэг ийм хүмүүст бол бид нэр зайлшгүй санал болгоно. За мэдээж хэрэг яагаад вэ гэдгийг өнөөдөр маш сайхан сургалтынхаа үеэр ярьлаа шүү дээ тийм ээ. Яг яагаад нөсөө толб үүсдгийг, тэрнээс яаж хамгаалдгийг гэдгийг нь ярьлаа тийм ээ. За өөртөө авч хэрэглэнэ гэсэн байна. Тэглгүй яах вэ? За Адисаны өвчлөлтөй хүмүүс бас санал болгоно гэсэн байна. За Вицилиго гэд энэ эмгийн өвчний талаар бас одоо бичсэн байсан. Вицилигогийн хувьд яг hyperpigmentation буюу хит нөсөөжсөн арьс байдаг тийм ээ. Бүр ингээд арьс нөсөө толб ихтэй учраас ерөнхий арьсны өнгө нь ингээд бараан болоод ирдэг гэсэн үг, харлаад ирдэг гэсэн үг. За гэхдээ Адисон өвчин болохоор нөгөө арсны энт тент цайрах өвчнийг хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ болохоор зөвхөн арсны өвчин биш бас одоо патолог буюу эмгэг төрүүлэгчдээс одоо шалтгаалсан ийм өвчин байдаг. Тийм учраас та бүхэн одоо патологийн одоо өвчлөл болон зөвхөн одоо гоо сайхан талаасаа сайхан болгож авах тэр одоо арсны асуудлуудыг ялгаж салгаж ойлгох нь чухал шүү. Тэгэхээр яг өвчнөд тохиолдолд эмчит хандах нь зөв. Зүгээр арсаа жигт болгоё, нөсөө толбоо багасгахыг гэсэн хүмүүс байх юм бол гоо сайхан талаас нь арчилгаа болгож энэхүү бүтээгдэхүүнийг санал болгох нь зөв. За маш гоё гэрэлцэн цайвар сайхан арьстай байхыг хүсэж байгаа хүн болгонд санал болгоно гэсэн байна. Эсвэл гоё одоо бүр шаазан арьс гэж нэрлэдэг тийм ээ. Тийм гоё арьстай болохыг хүсэж байгаа хүмүүс гэсэн байна. Мэдээж тэгэлгүй яах вэ? За illuminating system бүтээгдэхүүнүүд маань хинт тохиромжтой вэ? Бүгдээр эхлээд зорилтод хэрэглэгчтэй тодорхойлъё тийм ээ. За back to you. За ямар хүүстэй байх нь бол хамаагүй те. Эрэгтэйчүүд ч тэр эмэгтэйчүүд ч тэр өөрсдөд анхаарал хандуулдаг бол энэ бүтээгдэхүүнийг санал болгож болно. Ер нь бол эрүүл гоо сайхнаа одоо хадгалъя гэж байгаа бол тэр хүмүүс санал болгоорой. За ер нь бол энэ бүтээгдэхүүн маань ер нь бол үнийн сегментийг одоо харах юм бол ингээд дунджаас дээгүүр үнэтэйгаа. Тийм учраас одоо тэрийг нь бас анзаарах хэрэгтэй. За тэгээд залуу насаа хадгалж үлдээх хүсэж байгаа бас ийм шинжлэх ухааны ололт амжилтыг үнэлдэг тийм хүмүүст одоо
бас зөв сонголт болох байх. Ер нь бол арьс арчилгааны өөрийгөө одоо арчлах тэр одоо арчилгааны одоо бас маш одоо ийм үр нөлөөтэй ийм сегмент бүтээгдэхүүн болж орж ирнэ гэсэн. Яг ингээд манай одоо боломжит хэрэглэгч гэд харах юм бол за чатад бас та нар маань зүв бичсэн байна. За арьсаа одоо эргээд ийм жигд өнгө төрхтэй болохыг хүсэж байгаа. Яг ингээд мэржлийн салоноор явахгүйгээр гэртээ сайхан арчлаад арьсаа одоо тэтгэхийг хүсэж байгаа хүмүүст хэрэгтэй гэд. За үүнээс гадна за клиникийн туршилтаар үр дүнгөө өгсөн яг ингээ сайхан эрүүлэр одоо арьсаа одоо ингээд арчлаад явахыг хүсэж байгаа хүмүүс тохирох юм бүтээгдэхүүн байгаа. За артистри бүтээгдэхүүнүүд ер нь бол үр дүнтэй байдаг. Үр дүн бас сайхан хурдан гардаг. Ер нь бол 4-7 хоногийн дараа одоо ойролцоогоор хэрэглээ 1 сар болсны дараа үр дүнгууд гарч ирдгээ гэд ингээд судалгаагаар баталчихсан байна тийм үү. За ер нь бол хэрэглэх тоолонд одоо ингээд бүтээгдэхүүнийг хэрэглээд дараа нэг ажиглаад яваад ах юм бол үр дүн гарсаар л байна. За тэгээ орцуудын гарал үүслийг бас хянах боломжтой байдаг. За одоо бүгдээрээ сайхан хамтдаа бодоод үзье. За бид нэр химэл оюун ухаанаас асуулаа л да. Ингээд юм 2 зураг гаргаад өгөөч гэд. За тэгэхээр танаас бас асууя. За энэ хоёр бүсгүй байх тийм үү? Айгуул Арушаа ингээ хоёр бүсгүй байна. Энэ хоёр хүннээс хин нь манай боломжит хэрэглэгч байж болох вэ? Яг eliminary system бүтээгдэхүүнүүдийг хин нь санал болгох вэ? Чатад бичээд өгөөрэй. За та нар маань бодоод одоо чатад бичээрэй. За тэгээ 10 шаах ингэ биччихээн. Ер нь бол хоёр бүсгүй хоёулаа бараг л адилхан харагдаж байна те. За тий одоо хоёр дахь хувилбар гэж биччихээн те. За тий яалтчгүй 10 шаа те. За энэ хариулт нь одоо яг угаасаа тодорхой байлаа. 10 шаа яалтчгүй одоо ингээд арьсан юм нөсөө толбтой те. Яахан арьсан ингээд насны гүцэн эмэгтэй хүний одоо ингээд нас ахын хэрээр одоо гарч байгаа өөрчлөлтүүдийг харж байгаа юм бүсгүй байна. За ийм хоёр бүсгүй байна. Энэ хоёр бүсгүйгийн хиндэн сануулах вэ? Лилия, Светлана юу? Ер нь бол миний бодлоор хоёулаа нилээ сайхан одоо арьсаа арчилдаг харагдаж байна. Их сайхан харагдаж байна. За Лилия за эхний хүнд гэж байна. За ер нь бол бүгдээрээ Лили гэж чиж байна те. За яалтчгүй зөв. Лилия маань яг уу ингээд Лилия бас л одоо арьсаа арчилдаг нь харагдаж байна. Гэхдээ яалтчгүй одоо ингээд харах юм бол манай бүтээгдэхүүнийг хэрэглүүл үр дүн гарнаа гэдэг нь одоо шууд харагдаж байна те. За одоо энэ чинь нөө арьсан дээр нь бас ингээд бүр амар тодч биш ч гэсэн нөсөө толбол харагдаж байна. За энэ чинь юм хоёр эрэхтэй байна. Энэ хоёр хүний одоо хиндэн зөвлөх вэ? Эрдэнэт зөвлөх үү? Болдод зөвлөх үү? Аль нь одоо бас одоо нилээд ингээд бас сайхан нас биеинд хүрчихсэн хүмүүсээ за аль нь зөвлөнө гэж байна. Эрдэнэ гэж байна. За аль нь зөвлөнө гэж байна. За ер нь бол ингээд шууд ингээд хүнийг хараад бүтээгдэхүүнийг одоо санал болгоё гэж бодож байгаа бол ер нь бол та нар маань ингээд үйлчлүүлэгчтэй шууд хараад юун төрөнд одоо ингээд нүдэнд юу харагдж ийн гэдгээрээ дүгнэ шүү дээ те. Шууд хараад одоо нөсөө толб юм тод нөсөө толбтой хүн хин байна гэж харна шүү дээ. Энэ тохиолдолд болохоор эрдэнэ яалтчгүй одоо ингээд юм нүүрэн дээрээ нөсөө толбтой нь харагдчихэв. За өнөөдрийн вебинарын маань ер нь бол төгсгөлийн хэсэг ирж байна. Өнөөдөр бидэнтэй хамт одоо байсан та бүгдэд баярлалаа. Гэтэ гарах болоогүй шүү. За ер нь бол хэд хэдэн удаа давтсан одоо юм асуулт байсан. Тэрийг би дахиад асууч. За нөх хөхүүл эмэгтэйчүүд eliminary system яагаад ашиглаж болохгүй вэ гэдэг юм асуулт байсан. Ер нь бол шинэ бүтээгдэхүүн гарах тоолд ийм асуултаа тавигддаг те. Ер нь бол яагаад гэх юм бол бүтээгдэхүүнийг одоо туршид тестлэхдээ яг ингээд хөхүүлж ирсэн эмэгтэйчүүдийг туршилтад оруулдаггүй.
Эн чинь бас одоо ёс зүй асуудал байх шүү дээ, тэ. Жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд хизээс судалгаанд ордоггүй. За тэгээд одоо бүтээгдэхүүн болохоор ийм идэвх нэглүүд орчихсон байгаа. Тэр идэвх нэглүүд арсанд нөлөөлдөг. Тийм учраас одоо яг одоо баталгаатай мэдэхгүй байж ч яг ийм жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүдэд тийм бүтээгдэхүүнийг хэрэглүүлэхгүй. Тэгэхээр ер нь бол хэрэг яалтчгүй одоо ингээд хөхүүл эмэгтэй ингээд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэе гэж бодож байгаа бол хүлээч гсэн дээр шүү. Яг ингээд хөхүүл үеэ өнгөрөөгөөд хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. Энэ бол бас ингээд нэлээд олон удаа давтагцсан асуулт байлаа. Яалтчгүй энэ бас юм ёс зүйтэй холбоотой асуулт л та. За тэгээд ер нь бол бид нэр та бүгдэд хідээд одоо туслахыг одоо хүсэж байгаатай. Инновац болсон бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад одоо жишээлх юм бол энэ тохиолдолд Illuminating System гэдэг бүтээгдэхүүнүүдийг одоо та нарт танилцуулаад та бүхэндээ одоо туслахыг хичээлээ. За тэгээд өнөөдрийн вебинар дууссаны дараа та нар маань бас бодоод үзээрэй. Бид нэр одоо бүтээгдэхүүний орц найрлагыг харлаа. За одоо эмнэлэг зүүн туршилтын одоо үр дүнгуудыг одоо харлаа, сонслоо, тэ. Тэгэхээр та нар маань бодоод үзээрэй. Ер нь ол бүтээгдэхүүн шууд одоо зах зээл дээр гарлаа. Одоо яг 1-р сард борлуулалтад гарна гэж байгаа. Тэгэхээр шууд борлуулалтад гарлаа. Тэгвэл та энэ бүтээгдэхүүнийг нэн тэрүүд хинд зөвлөх вэ гэж бодоод үзээрэй. За тэгээд өнөөдрийн вебинараас одоо та яг юу олж аав вэ? Юуг ойлгож аав вэ? Хинд санал болгох уу, яаж санал болгох уу гэж санаар маань сайхан тунгаагаад бодоод үзээрэй. За өнөөдрийн одоо вебинар маань 69 минут үргэлжилж байна. За ямар ч байсан төлөвлснөөс ингээд 9 минут хэтэрлээ. Гэхдээ өнөөдөр одоо дундуур нь тасарсан ч гэсэн бид нартай хамт одоо эцэст нь хүртэл байсан та нартай баярлалаа. За тэгээд 12 дугаар сарын 30-нд за бид нэр одоо вебинарын конспектыг одоо яг вебинарын бичлэг байдлаар явуулах байгаа. Тэнцээ презентац нь байна. Вебинарын бичлэг байна. Amway Start-д бас оруулна. Тэгэхээр та нар маань энэ вебинараа дахиж үзэж болно. Үүнээс гадна одоо өөрийнхөө хэрэглэгчтэй ажиллахдаа энэ вебинарын бичлэгийг ашиглаж болно. За тэгээ өнөөдөр бидэнтэй хамт исэн танд баярлалаа. За асуулт асуусан баярлалаа. Анхаарал хандуулсан та бүгдэд баярлалаа. За тэгээ тун утахгүй болох шинэ оны мэндийг хүргье та нартаа.